Сайн байцгаана уу. Ингээд 300 seconds or less content-ийн маань 8 дугаар эхэлж байна. Өнөөдөр бүгдээрээ их сургуульд юу сурдаг вэ гэдэг талаар ярилцъя. За их сургуульд би болохоор 4 их сургуулийг дамжаад нэгээс нь компьютер инженери мэргэжлэр дипломтой төгссөн байгаа. Турк улсад төгссөн. Тэгээд их сургуулийн бид нар зөвдөг хамгийн чухал зүйл нь болохоор бие даах чадварыг өгдөг гэж бодож байгаа. Яг гэвэл 10 жил бид нар багш нарын хэлснээр, ээж аавын хэлснээр явж исэн бол их сургуульд ороод өөрөө шийдвэр гаргадаг нэг том хүн болох процесс нь эхэлсэн. Бүх зүйлийг өөрийнхөө зохицуулах боломжтой болдог байгаа. Лекцэн суух усахгүй те өөрийн мэдл даалгавар хиймээр өгнө. Окей. Шоудмаар өгнө. Окей. Маргааш нь шаарддаг. Окей. Тэр бол бүх зүйл сурагчийн одоо тэр оюутны өөрийнх нь мэдл болчдаг. Тэгэхээр бие даагаад юу хийх үү, юу хийхгүй байх уу гэдгийг шийддэг. Даалгавраа хийх үү, хийхгүй юу те сургуулаа төгсөхгүй сайн дүн авах уу, авахгүй юу гэдгийг өөрсдөө шийддэг болчихж байгаа. Энэ утгаараа бие даах нь хамгийн чухал зүйл юм уу гэж бодсон. За тэгээд дараагийн нэг зүйл нь болохоор өмнөдөө баг зэрэг холбоотой төлөвлөхийг ер нь бол сургадаг. Яагаад вэ гэхээр хичээлийн хуваараа өмнө нь бол зөвхөн 8-аас дэх хүртэл зоолттой байсан бол одоо өөрөө зохицуулдаг. Өглөө 8-аас хамгийн ихэндээ 11-ээс хичээлээ сонгохдоо. Эсвэл 5 өдөр биш те 3 дахь 4 дахь 5 дахь зөвхөн 3 өдөр хичээлтэй байх уу. Энийг бүгдийг хичээлийн хуваараа өөрөө зохицуулах боломжтой. Шалгалтуудаа ямар шалгалт өгөхөө өөрөө зохицуулалтаа хичээлээсээ хамаарат ямар хичээлүүд авах уу энэ үйлрэлтүүдээ бүгдийг өөрөө мэддэг гэсэн үг. Тэгээд түүнээс гадна бас нэг зүйл нь болохоор төсвийг төлөвлөхтэй төсөвлөх энийг сурдаг. Яг гэвэл оюутны төлбөртэй сургалтын төлбөр, байрны хоол ундны тэ авцас унаа зардал тэ 100 цэнгэл зөндөө олон төлбөрүүд энийг бид нар өөрсдөө шийдэх хэрэгтэй. Оюутнууд өөрсдөө тэ нөгөө том болсон хүмүүс чинь өөрөө шийдэх хэрэгтэй байдаг. За миний хувьд бол азар Монголд байхдаа бол нөгөө төрийн албаагч гээд сургалтын төлбөр байхгүй. Хотод герман байсан болохоор маш бага зардалтай тэ гэртээ байдаг байсан. Оюутан тэтгэлгээр яваад Туркт очиод харин хэдий оюутны байран дээр нэтэр байсан ч гэсэн өөрөө нөгөө стипенд буй тэтгэлгээ нэг сартаа зохицуулах хэрэгтэй болж байна. Тэгэхээр энэ дээр яавал зохицуулах вэ? Сар дуусахаас өмнө мөнгөлтөнд өргөдөө байвал болох уу гэдэг энийг зохицуулах шаардлага гарч ирсэн. Дараа нь гэр түрээслээ тустай гараад амьдрэх болох ч гэсэн бас яг энэ зохицуулалт төсвөлтийг бас аюу сайн хийх хэрэгтэй болж ирсэн. За тэгээд дараагийн нэг чухал зүйлтэй 3 дахь нь болохоор багаар ажиллах. Айгүй олон хүмүүстэй хамтарч ажиллана, цаанаас нь зоогоод өгчнө, эсвэл нийлээд хүслээрээ саналаараа баг болно. Яаж ажиллах уу, хинтээ зогцох уу, ямар арга хэрэглэх үү те. Багийн нэг хэсэг учраас өөрөө нэг хариуцлах хүлээгээд хийх ёстой гэдэг тийм чанаруудыг өөртөө суулгаж өгдөг. Ялангуяа их сургуулийн ажлууд ихэнх нь дандаа багаар явдаг болохоор энэ маш чухал. Тэгээд баг дотор дандаа муу сайн янз бүрийн юм байдаг учраас төвчээртэй байх хэрэгтэй гардаг. Ялангуяа нэг муу нөхөртэй ч мөн нэг хэцүү хүнтэй баг болчвол яаж төвчээртэй байх вэ? Яаж аргалах уу гэдэг тэрнийг сурах хэрэгтэй. Учир нь багаараа л дүнгээ аав. Тэрнээс биш нэг хүн муу ойлаа, нэг хүн сайн байлаа гэдээ ондоо дүн өгөхгүй. Тийм учраас энэ маш чухал болдог. За тэгээд их сургуулийн дипломыг бол сүүлийн үед зарим нь хэрэггүйгээд яваад байгаа. Тэрнээс гадна хэрэгтэй дотор бас голч нь хэр чухал вэ гэдгийг ярьдаг. Миний хувьд бол нэг хүндэр голчтой байгаагүй. Гэхдээ мастер ч юм уу те дараагийн шат руу академик левел сурах гэж бодож байвал голчоод ороод 3-аас дээш байлгүй зүгээр тэгжиж илүү тэтгэлэгт хамрагдахтай цаашаа сурахад хэвтэйхэн болдог. Гэхдээ үзэж байгаа хичээлийн үед бол ерөнхийдөө л дандаа суур хичээлүүд үздэг. Монголд ч тэр туркчдэр хөвчлэн хийм физик, математик, түүх, тэ англи хэл, биеийн тамир тэгээд нэг introduction to гэдэг дандаа нэг basic хичээлүүд аяух үздэг. За миний хичээлүүдийг ч гэсэн харах юм бол аяух тийм хичээлүүд байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг суурийг бэлтгээд ажлын талбар дээр очиод одоо хаашаа хөрөх, юу сурахаа цааш нь яв гэж байгаа юм шиг тэгж бэлддэг байгаа. Тэгээд яг энэтэй холбоотойгоор ч гэсэн байгууллагууд бид нэг ингэ шин төгсчтэй өөрсдөө бэлтгэдэг гэдэг тийм яриа хүртэл байдаг те. За тэгэхээр голчиг бол те дипломыг бас нэх амар анхаарат авах хэрэггүй. Хэрвээ цаашаа сурах гэж бодож бол дорож нэг 3-аас дэшэл байлгачих болно гэсэн үг. За тэгээд бусад гэх юм бол ер нь их сургуулийн одоо хичээл дээр заадаггүй ч гэсэн спорт бол нийгмийн идэвхийг аягүй их сурч байгаа. Ялангуяа гадаад бол кампусаар байдаг те тэгж олон төрлийн спортын технологийн юмнууд нь бэлэн үнэ төлбөрөг өсвөл хямдхан байдаг учраас илүү боломжтой. Дээрээс нь хүмүүс бол амьдралын найзуудыгаа олдог те эсвэл амьдралын ханаа олдог гэж ярьдаг. Би бас их сургууль сурж байхдаа найз хинтэйгээ танилцаад одоо гэр бүл бол явсан. Тэгээд түүнээс гадна бас нэг соёлыг сурдаг ба. Ялангуяа гадаад сурж байгаа тохиолдолд тухайн улсын соёлыг маш их сурдаг. 4 жил амьдарч 4 жил хийж тэ хоолой нийтдээ дусын нуугаад гэдэг шиг байдаг учраас соёлыг сурдаг, харах өнцгөө тэлдэг байгаа. Тэгэхээр энэ бол бас тэ залуу наснд айгүй чухал юм уу гэж би бол бодсон. Тэгээ миний хувьд бол ерөнхийдөө 6 жил 10 сарын үед сурсан байлаа. Сурахад их сургуульд. Тэгээ Монгол зураа гадаад зураа тэ хэлний бэлтгэл, оюутан солилцоо, зуны сургууль гэдэг айгүй олон юм их сурсан учраас нэлээд утсан. Гэхдээ энэ дээр юу ч харамсдаг. Ягаад гэвэл хүн зарим зүйлийг туулах л ёстой байдаг тий.
Тэгээд их сургуулийн тэр одоо академик мэдлэгээс гадна бусад юм нь маш чухал учраас их сургуулийн 4 жилийг бол нэг харамсах зүйлгүйгээр сайхан хөвчлөлтэйгээр сурах хэрэгтэй, туулах хэрэгтэй л гэж бодож байгаа. За ингээд баярлалаа.